Аава. Яасан бэ юм хөө? Оо, босооч. Яасан бэ? Та намайг хогисоо тархижсэн юм уу? Юу? Та намайг хогисоо тархижсэн юм уу? Авруугаарда. Аав нь ийм хөөрхөн хүүгөө юу гэж хогийн савнд хаях вд? Хэрвээ хаихаар байсан бол гандан дээр авчиад хүрдний хажуу тавьчих шүү дээ. Аава. Доголсон. Минийхөө. Энэ хэний зураг вэ? Миний зураг. Тий. Аав нь анх хүүгээ төрөхт нь эмч болоод хүүгээ өөрөө их барьж авч ялаа шүү дээ. Аав нь хүүгээ ингэж барьж хагаад тэр залгич нь намайг дураасан дэндүү царайлаг юм а гэж магнаа хартал баярлж ялаа шүү дээ. Та намайг царамтайсан бол хайх байсан уу? Царамтай байсан болов? Тэг шүү дээ. Шууд гандангийн хүрдний хажууд авчил тавьчихна. Доголсон. Бэлгүнэ. Аав нь хүүгээ эзэж хаяхгүй. Ойлгосноо? Аав нь хүүдэ хайртай шүү дээ. Миний хүү донд. Аав нь үлээж шинэ ажилд очиж нэрс очихгүй болохгүй. Одоо жоохон ундч амармаар байна за. Миний хүү ч гэсэн жоохон ундч байгаа. Аава. Ташин олон бити юм сэтгүүл үтж байгаарай. Ой. Энэ хөөс таамагш. Эт. За, өнөөдрөөс эхлээд манай эмнэлэгт шинээр ажилд орж байгаа эмч Дөлгөө. Сайн. Манай бурамхан эмнэлгийн нэг гишүүн бид бүхний одоо нэг эдэс болж байгаа Дөлгөө эмчтэй маш их баярлж байна. За, та бүхэнд ч гэсэн баярлалаа. За, энэ манай эмнэлгийн хамгийн тэргүүний одоо эмч. Мэдлэг, боловсрал, тэр ур чадвараараа ер нь одоо тэргүүний хүн. Бид бүхэн бол одоо эмнэлгийнхаа одоо ганц энэ эмчээр маш их бахархаж идэг. Манай бурамхан эмнэлэг бид бүгдийн бахархал болсон эмч сод гэрэл. Сайн байна уу? Танилцсандаа таатай байна. Дөлгөө. Миний 3 дахь охин байгаа. Оо, тийм үү? Манай хөвгт. За. Сайхан охинтой юм байна. За тэгэхээр одоо би энэ бусад эмч сувлагч нараа танилцуулъя. Манай ажилтнууд энэ золбоо сувлагч. Сайн. Жаахан эвгүй царайтай байгаа сте. Тэгтээ энэ царайзс нь ямар амаагүй. Би ч гэсэн өөрөө царай буутаад өвчин. Арай дээр юм байна. Тийм. За. Энэ сууж байгаа хүн бол одоо манай Бадам сувлагч. Надаа нэг тийм нас тогтцоо авгаашаа. Чамд өөрийгөө залуухан охин гэж хэлж мэдэн штэ. Бити давгараа. За тэр толин тараад нүд төмсгөө зураа сууж байгаа хүн бол сүрэн сувлагч. Мисийн тэмцээнд оролцохоор одоо бэлдэж байгаа хүн. Манай эмнэлгийн нэрийг ер нь гаргаж мэдхгүй шүү. Мисс. Бурамхан эмнэлгийн мисс гэдээ одоо ярьж мэдэн гэлтэй ирээдүйд өөрийгөө мисс болж ирсэн гэж солиорч мэдэн шүү. Бити тоо. За ингээд та бүгдийг гар нээлж бурамхан эмнэлгийнхаа төлөө бүгдээрээ нэг чин сэтгэлээсээ нэгэн хамт олон болж ажилласаа гэж хүсэж байна. Тэгэлгүй яах вэ? За, Дөлгөө эмч. Иш сууч. За, манайхан. Өнөөдрийнхөө ажлын хуваарьтай танилццгаая. За тэгээ. За өнөөдөр шинэ хүн ирсэн юм чинь албан ёсны хурал хийх нь зөв. Ой. За тэр хурлыг алгасчих. За тэгвэл амарчих эхчүүдийн ар гэрээхэнд эмнэлгийн дотоод зохион байгуулалтыг танилцуулах гэж байгаа юм дээр.
цаг байгаа юм чинь. Тэрийг бас алгасан. За тэгээ. Дараагийнх нь эмнэлгийн ажилчдын тангараг өргөх нэгт бидний эмнэлгийн Тэрийг бас алгасчихъя. Бид нар бүгдээрээ тангараг өргөсөн шүү дээ. За алгасчих. дараагийн 7 хоногийн ажлын төлөвлөгөө алгаслаа. За өвчний төлөөх өргөх 101-ийн заалтад тангараг алгаслаа. Нялхсан эрүүл чирэг боожход бидний өгөх амлалт алгасчих. Өрөө бас л алгасъя. Алгасчих. Юу ярьж байгаа вэ? Яса. Чи ураа гэсэн үү? Тий. Юу? Чи хамгийн гол юм алгасна гэж чи юу ярьж байна? Тэгж болохгүй шүү манайхаа. Бурамхан эмнэлэгт ажиллаж байгаа цагт бүгдээрээ бурамхан эмнэлгийнхаа урааг заавал хэлж явах хэрэгтэй. За. Бүгдээрээ ураагаа хэлээд ажиллаа. Хүн буюу бурамхан эмнэлгийнхаа өмчийн эс ширхэг бүрийг нүдлэн хамгаалж хөдөлмөрийг шүтвээс манай эмнэлэг дэлхийн хэмжээний эмнэлэг болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ. Бурамхан, бурамхан, бурамхан. Яасан бэ? Энэ нэрээ бас үнэхээр сони юм биш үү те? Энэ гэхдээ нэг л хаанагтай сонссон санагдах юм. Энэ хаанаас сонссон юм бэ таад? Чи сонсон байх учиргүй. Манай захирал чинь энэ ураагийн чинь 9 шөнө нойр хоолгүй энэ сайхан үгийг цохиосон. Тийм ээ захирлаа. Тийм. Эмнэлэг байгуулах гэдэг амархан. Харин байгуулсан эмнэлэг дотроо ороод ураа үгээ бичих хэцүү шүү гэж манай захирал байнга ярьдаг. Ийм мундаг хүн шүү дээ. Тийм шүү. Систем мундаг байна. Тэгтэл нэг л би урд нь эмнэлэгт байгаагүй мөртлөө сонссон үг байгаадах. Нэг л сонссон үг байна. Үгүй. Чи нэг зохиол дээр гардаг үлээ. Манайхаа одоо ажилдаа орчих. За тэгээ. Гүйч одоо тэгээд яахаарахгүй л нэг сонссон л үг байсан юм да. За одоо би танд ерөнхийдөө эмнэлгийнхаа талаар товч танилцуулъя. Манай эмнэлэг төрөх тасаг болоод эмчилгээний тасаг гэж хоёр ангиллагддаг. Яг одоо хоёулаа хүлээн авахд өрөөнд маань ирсэн байна. Энд чинь болохоор одоо бүсгүүчүүд маань тэр ресепшн дээр сонссноо. Сонссон. Тэгээд танилцуулгын явцад аяанда тэгээд бүгдтэй ер нь эн чинь эмэгтэйчүүдийн эмнэлэг үсттэй. Би ч бас нэг эмэгтэйчүүдийн эмнэлэгт ажиллаж байгаад ирсэн хүн бүгд л адилхан л байдаг үсттэй юм ч гэдэг. Тэгсэн ч гэсэн та шинэ эмнэлгийнхаа үйл ажиллагаатай танилцах хэрэгтэй юм байгаа зү. Энэ одоо угаасаа юм өнгөтэй юм уу? Өнгөнд оруулсан юм уу? Ямар л одоо өнгөтэй зөнгөгүй. Дэлхийн ертөнц чинь тэр чигээрээ загварын ертөнц болчиход байна шүү дээ. Эмнэлэг тэгээд одоо загварын ертөнц үү те? Ха? Эмч хүн загвар өмсөх юм уу? Би таныг эмч хүн байж эмнэлэг дотроо ийм цусны өнгөтэй юм бариад явахаар чинь л жоохон эвгүй харагдаж байгаагаа л хэлсэн. Ха? Эмнэлэг бол үйлчлэгээний байгууллага. Та тэгээд миний зүгийг балиар цусны өнгөтэй яаж зөөрлөж чадчихна? Юу гэнэ? Эмчийн тангараг өргөсөн сод гэрэл эмчээ. Та яаж цусыг балиар гэж хэлж чадчихна? Эмчийн тангараг өргөсөн дөлгөө эмчихгүй. Танд ер нь миний юу өмсөг хамаагүй үсттэй. Үгүй. Тэгээ яагаад энд бууцсан? Буруу газараа бууцсан байж тээ. Хөөе. Яасан? Хоёлаа танилцъя.
Намайг Мишель гэдэг. Намайг Бэлгүү гэдэг. Чи дандаа инээж Мишель явдаг гэсэн үг үү? Үгүй ээ. Миний нэр чинь Франц нэр ахгүй юу да? Мишель. Хөөе, ингээд танаа авч юу идэв юм бэ? Манай эмч идэг. Тийм үү? Манай өвөө ихч гарч гисэнд юм чи идэв штэ. Манай ав жирийн нэг эмч биш, эмэгтэйчүүдийн эмч. Тэгвэл манай өвөө эмнэлгийн дарга эмч нь харин манай ихч төрх эмч. Төрөх эмч гэж байдгүй штэ. Тэр чинь их барих эмч байхгүй юу да? Юуг нэ ч юм уу? Тийм үү? Харин тийм. Станы балан амт юм аа. Сайн мэрэгчлэн гэ тэгэж өөртөө өнгөрч болохгүй үсттэй. Болохгүй шүү дээ. Яаж болдгийг? Өш. Тэр хүний шахна очиж зодчих юм уу? Хөөе. Бид нар чамтай юусоо яриаггүй шин. За. Ямар амар гашуу юм бэ? Чи чинь. За. Би ч юу гашуу юм бас жоох идчихдэг юм. Юу нэ? Ээжээ. Та ямар муухай юм бэ? Өөрөө гашуугаа идэж чадахгүй гэж мянгад энийг өгөхтэй яасан муухай юм. Газ зүгээрээ би гашуу юм бас дуртай заримдаа. Чи битмэлэг байдаг байхгүй юу? Дуртай л гэж шин. Арайч тий. Тэгээд ч би угаасаа сэтгэл санаа нийцгүй үнтэйгээ хамт ажиллаж чадахгүй юм бил. Хэрэггүй шүү дээ яах юм. Хөөе. Чи тэгээд таарахгүй ингээл сайн мэрэгчлэнтэй таарахгүй. Тэг ер нь чи цаашид яаж ажиллах гээд байгаа? Хичээ би амар уур чадрыг ярьсан юм уу? Тэр голын тэргүүний чинь хүн чанар байхгүй юу? Чиний ярианаас чинь сонсох юм бол нь штэ дөөмн. Чи жоохон бие тоогоод байгаа юм биш? Бие тоох гэдэг үгийг мэдхөө. За би амар солиорцсон байгаа штэ. За ийм юм дэш нэг бие тоож хаашаа юм бэ? Одоо тэгэд яах вэ? Энийг бие тооцсон байгаа сте. Хичээ. Хичээ. За. Хөөе. Нөхний энэ дэр юу болчих? Юу хийсэн юм шаар цаа. Түнээс хойш ингэ байгаадсан. Хилээдэхгүй шоолоо. Савай. Өвчтөйтэй нэрсэн хэлсэн дөө. Зээч. Чи яасан бэ зүгээр үү? Өчигдрийн 8 сартаа үзүүлээд буцдаг айлгүй өхнийг санаж байна уу? Зулаасан. Тий, тэр ухаал татсая. Тэгээд түргэн дуудаад одоо үтсэж байгаа. Чи намайг тодохгүй яасан? Санаа зовлтгүй. Дүлгэн эмчт хэлсэн баг. Юу санаа зовлтгүй гэж тэр чи миний өвчт юм байгаа зү. Чи яах гэж дүлгэн эмчт хэлж байгаа? Чи юу н ажиллаа хийж чаддсан юм уу чаддгүй юм уу? За та ямар ч сан тайван байж заа. Битээ давхар сандраад байна. За. Өө юм чирлээ. За энэ чи хурдан арах хэмжээ авахгүй бол болохоо байлаа шүү. За эзэнээс эхэлж өвцөн. Гэртээ аяг тавгаа угааж байгаа тэгэл унаад өгсөн. За хэвдүүлч. За. Зөөлхөн. За зөвлөе. Ямар хавтай байна? Сайн мэдэхгүй байна. Батмаа даралтны яж баг байна яараа. Яа эмчээ. За энэ чи хурдан арах хэмжээ авахгүй бол ихнэр маань ингэж байгаа дэмтчүүл яах юм бэ? За тайван бай. Даралт тогтоожуулж бэлэн үү? Бэлэн. Ээж ирлээ. Энд ээж. Чи ч одоо юу хийгээд байгаа юм бэ? Энэ өвчтөн чинь жирэмслэлтийн хожуу үеийн хүн хордлогонд орсон байна шүү дээ. Ийм имийг хараад мэддэггүй юм уу? Чи юу ийм юм мэдхгүй юм ч мөн үү? Тийм. Хаан бууцсан даралт нь унтсан юм үед хэсэр үеийнх нь хүндрэлээс сэргийлдэг гэдгийг ч мэдхгүй юу чи? Тийш. Хаалгаанд бэлт. За. Эмчээ.
Ингээд юу та эмч муу юм уу биш юм уу? Өмсөн зүйлсийг хараад гараа. Эмчээ. Эмчээ. Төчнөр агуугүй юм чараа. Хөө бэшара. Эцгээр цагаач цагтаа гэж тэр. Хаанэ? Оо, дууссан уу? Та дахиад харж чадсангүй штэ. Ийм хурдан жирэлцээд өнгөрч байгаа юм чи би яаж гүйцэж чарддаг юм чи. Харин сайн яг дуусчихлээ тий. Тэгтээ би танд үзүүлэхэд дээр CD-н дээр хоолоод аваад ирсэн байх шүү. Өрөөнөөс яваад аваад ирсэн. Үгүй яхаа. Та нэр яриад байгаа юм уу? Нэрээ. Ямар мухай харах уу бүдүүлэг юм бэ? Юуны вишнтэй ээж юм. Оо, нэр юунэсэнтэй штэ. Тэгэж авдаг юм. Хөөе. Та намайг их сургууль төгсгөөд телевизэд ажилд оролж ирэн тэ? Тэглгүй яах юм биш. Ахын чамайг бүр телевизэд ажилд оруулж өгöd өөрийнхөө энэ группт аван заа юу. Миний хүү одоо энд хараад байгаа юм чи өөрөө зохиогоод. Өөрөө одоо ингээд оролцоо, найруулаа, тийм ээ? Одоо өөрөө ингээд бүгдийг хийх үү? Тий, тэгтээ ээж энэ нэг сүртэй юм биш. Баян хийдэг болохоор би ингээд сурцсан миний хамгийн гол чаддаг юм бохгүй да. Ямар мундаг юм тийм үү? Гэхдээ би нийт би жүжигчтэй чи одоо үгээ өөртөө зохиогоод тоглодог гэж бодсон шүү дээ. Яалаа гэж. Өө энэд минь жүжигч чинь шаардлагатай үед өгөө өөртөө зохиодог гэсэн. Тэ хаа? Тийм ээ? Тэгдэг гэсэн мэт тэ хаа? Ер нь бол тэгтээ миний үтснээр л явна л да. Тэр. Бичтгэл гэж шүү дээ. Мундаг аа. Өөрөө зохион, өөрөө хийнэ. Одоо тэгэд яг чиний үгэнд орохгүй бол чи цаатуулга загнах уу? Ер нь бол тэгэд миний уур урах юм би жүжигчтэй шаргана л да. Ямар мундаг. Син ууралдаг, хийдэг, харгадаг гэж байна. Би чамайг үлээж илээ. Чи та хүүхэд хүлээлгээд ясыг орой идэх юм. За би дэше гарлаа. Штэ. Алиг 50 дахь та хараад. Яа. Тэр зүүн байна. Тэр одоо ганцаар юм ч юм уу? Би одоо дартны хэцүүний таралтыг нь буулгахгүйгээд яах юм болж байна аа? Намаа тэгж хэлээд тахта яадаг байна. Яасан? Чамайг тийм амар хэлж байгаа юм уу? Чи юу ч хэлсэн мэдчихэж байгаа юм уу? Гүйлдэ гэтэл амар хэлсэн юм шиг байна тиймээс одоо. Ямар зөв байсан бэ? Тавшаа одоо. Тайм бэ заа юу ч болсон найз нь чиний талд чи за. Яа таам бэ? Яасан бэ? Гараа л та. Яасан бэ? Миний цаата гарчдаггүй. Ганцаар ямар байна? Би бас цугаа ямар штээс одоо. За гарчих л та. За гарч. Надад энэ жоохон байж байгаа. За гарчгаа. Гойж штэ. За. Зөв амтан бэ. Сайхан байна. Миний хөө шин сургуулинд таалагдаж байна уу? Гоё байна уу? Гоё байна гэж юу? Хөөе, билгүнэ. Хүн чи над гэлээ? Над хэрэг хараа. Тэр бүр үрээд жарилахгүй шүү дээ. Аа. Энэ яц? Энэ урцсан ба шүү дээ хөхийн гэсэн. Хаа Мишель. Мишель гэж юм. Франц нэм гэсэн. Франц хүүхд юм уу? Гүн Монгол хүүхд. Оо, миний хүү. Тийм Монгол юм бол үзчихгүй байсан. Эцэг устдад энийг үзчихгүй. Тэгтээ Монгол хүүхдэд чинь хоорондоо хэрэлдэж, муудалж, зодолдож ижил ирэх хүн болдоо шүү дээ. Зүгээр даа юм миний хүү. Тэгтээ л аав чинь насны дээр байсан бол Чи нэмэгтэй хүүхд шүү дээ. Эмэгтэй хүүхдээ. Оо. Өвчтөнд хийгдэх ёстой эмчилгээнүүдийг хийгээд өгөөрэй. За. За ойлголоо. Танд баярлалаа чи. За.
Их хөхт юм сайн мэддэг. Сайн. 3-200 г охинтой боллоо штэ. Их хөр удаа удахгүй тасаг руу шилжин. Ер нь ажиллаж дууссан. Би танд сууж байгаа сайхан тайлбарлаад өгье заяа. Их ч юм сайн мэддэг. Сайн. Ер нь бол төрөх яах вэ? Төрсний дараах л гам хамгийн чухал байдаг штэ. Тэ? Ойлгож байгаа зү. За надаар хэлүүлдэггүй мэдж байгаа байдаг үү те? Хөөе би одоохондоо ганц бий байгаа шүү. Тийм үү. За тэгээд удахгүй 20 мөрмө хийх байлгүй дээ. Юун 20 бэ? Одоохондоо найз залуучгүй явж байна. Тийм үү. Таны энэ ажил хэцүү байх та. Гайгүй дээ. Хэцүү гэхээсээ илүү бүхэл бүтэн нэг амьдралыг бий болгоно гэдэг чинь өөрөө их хэцүү асуудал шүү дээ. Та ер нь мэдэх үү? Юу тэр? Бүхэл бүтэн 10 сар энэ урт хугацаанд яагаад ингэж уддгийг ер нь ойлгодог уу? Харин л дээ. Ураг боочих ч л тэгэж боддог шүү дээ. Ураг. Хоёр хүн нийллээ. Тэр хоёрын нийлсэн ураг 10 сар бүрдчихэж энэ сайхан амьдралыг авчирч байна шүү дээ. Та ер нь их хүнлэг хүн баха тийм ээ? Хүнлэг юу авах вэ? Одоо голтол найз залуучгүй ганцаараа л явж байна. Харин тийм дээ. Та ер нь хувь тавилан юу гэж ойлгодог вэ? Хувь тавилан уу? Манай нэг найз надад ингэж хэлж байсан. Энэ ертөнцид нэг уулзах хүнтэйгээ урд насандаа 1000 удаа уулзсан байх ёстой. Зүйтэй. Яг мэдэж штэ. Яг гой хариултын өглөө. Ер нь уулзах ёстой, учрах ёстой хүмүүс, уулзах ёстой, учрах ёстой газраа, учрах ёстой цагтаа уулзах гэж юм шүү. Дараагийн удаа уулзах та. Бэлгүний аваа. Танаа хүү чи манай гэрт байгаа гэсэн шүү дээ. Хиний хүү? Танаа хүү манай Мишельтэй тоглож ийн гээ. Хиний юу? Хүү чинь ээ. Юу яриад байгаа би чи? Би авлаа. Гөө ийм учиртай юм аа. Хараа энэ хараа. Юу яриад байгаа юм бэ? Ажиллаа ихгүй. Им ч бол им ч юм шиг байгаа ч. Чи яахлаараа манай хүүхдийн нэрийг мэддгийг? Чи намайг ер нь өдөр шөнөгүй ингэ дагаа явж идэг байхan тийм үү? Би юу? Содгорлоо жоохон мэдлэгтэй цаг зав гарга заяа. Прекламсия. Юу гэсэн үг? Жирэмсний хордлого. Прекламсия. Жоохон унш. За. Харж байна. Зүрхэн зохилж байна. Ой, хүү яасан хөөрхөн үдтэй юм бэ? Хөш. Чи дахиж миний өвчтөнлөө саралзаад үзээрэй за. Бас саралзаадах юм байхгүй заа юу. Чи айгууд ухааныг алдуулчаад дараа нь тэнэг юм шиг халуун даралтыг буулгана гэж мэдрэлдэг байсан биз. Ой, тийм юм болохгүй байх байсан. За уучлаарай үргэлжлүүлье. Заали. Хүү яасан урт хөлтэй хөвгтөө. Яасан урт хөлтэй ээж байгаа дураасан. Хөш. Юу нэг их барих эвч заяа. Хүний даралт болгож чадахгүй ингэж хааш харсан юм бэ дээ. Чи бол мэрэгш чадаагүй учраас арахгүй шүү дээ. Чадахгүй шүү чи. Али энд байна. За энэ цэгийг харж байна уу? Энэ цэгнүүдийг 1 2 3 4 Юу? 4? Юу эрхийн уртаа нийлээд 5. Цаад хөлийнхтэйгээ нийлээд 10. Тийм байгаа зү. За. Хош. Ер нь бол эмэгтэйчүүд шинжлэх ухаанч талдаа бол ер нь маруухан унс шүү дээ. Харин эмэгтэйчүүд бид нар чи юм тууштай ханддаг те? Тууштай ч гэх шиг нялх хүүхдээс л дээр баг. Үгүй харин та нарыг бодох юм бол юмд нэгт нямба хандаад идэг штэ. Чи нямба юу те?
Чи бол нямба биш шүү дээ. Нямба байж чадах ч уу заа юу. Энд чи үйлчлүүлэгч байна. За уучлаарай. Энэ ч нөтө ханзай. Яаж гадаа? Гараад ирч. Хөөе намайг зогсож. Хөөе. Хөөс чам шиг юм хөдөөний эмгтээчүүдийг дорд үздэг юм шалиг юмч байт юм уу? Юу гэнэ чийсэн шалиг иргэсэн үү? Тийм, шалиг гэж. Өөш сод гэрлээ. Эмч хүн тарих толгоогоор ажиллаа хийдгийг за. Чам шиг ингэж хил амаараа ажил хийдгүй юм уу? Чалчаа авгаа минь. Өө чи намайг одоо чалчаа гэж байгаа юм уу те? Аль наад үгээ буцаагаад тав. Чадахгүй. Би хэлсэн. Өөх өгсөндөө өглөө осоо зарлалтан гэрчээр зөв амтан би чи. Чи юу гэдэг юм бэ чи? Хой. Та хоёр чинь юу болж байна? Харин тийм. Сод ирлээ. Энэ цогтой сая ирлээ. Сайн өсөхтөө. Сайн төлгөнө. За би яах вэ? Чи намайг ярих яах вэ? Чи над хоёр нүд чи юм харахаа яачаа да. Яац юм? Жин цагаан хүүхнүүд хаасаагүй байсараад л очирч нэг тим юмтай нийлж байна. Чи одоохондоо мэдэхгүй байгаа болохоор тэгж. Чи ерэн сод гэрлийг хичнээн айтайхан эмэгтэй болох мэдхүү. Айтайхан гин шүү. Би угаасаа тийм олон хүүхдэд нойтоо амуушгүй дургу ус. Өө, чи дуртай л байсан мэт дээ. Чи ихнэрийнхээ тэр чанартал татагдсан мэт дээ ер нь. Тэр үед чи бол тэхэнд ихсэн шүү. Тэр үед гисэн чи юу гэсэн бэ? Чи чи мэдээгүй юм уу? Өтөөс алдсан шүү дээ. Юу гинэ? Айдэрт салсан шүү дээ шүү. Яадаг. Яадаг гараа. Тийм болохоор чи ойлгох хэрэгтэй баха. Эхнэрээсээ сал сарнаа зовж байгаа юмтныг чи тэгж болохгүй шүү дээ. Тийм үстэй. Йоо, ямар хэцүү юм бэ? Тийм мундаг хүн салчдаг нэрэ харамсалтай юм аа. Уг нь айгу сайхан залуу байсан мэт дээ. Хөөе, чамд одоо бүх хүмүүс сайхан санагдах уу? Гэхдээ л тийм муухай ааштай хүнтэй хэн удаан байх юм бэ? Сод гэрлээ. Чи одоо миний талд орохгүй тэр бүх залуугийн талд ороод байгаа юм уу? Болоод өгөөч чи. Вэ содоо. Алилагч байна би. Наа чи үнтэй тос. Эзээ хөлсч өгөх нэ. Уцаар ярьсан уу? Ярьсан. Одоо ирж ийн гэсэн. Яа, хүлээс ирээд гэлцсэн. Цаашдаа нэг дор ингэж хамт ажиллах ус байж хоорондоо ингээл маргалдаад байх юм бол ер нь ажил яаж урагштай явах юм болж байна. Хой чи над хоолны ширээнээс хөл хараастай хаваа суугач. Яндаха. Одоо бүгдээрээ сайхан тойр цугаа хоол идэхлээр гайгүй эвлэрэх бах уу? Хэмтгүү. Аваа. Яасан бэ? Яасан. Охин битээр төрүүлээд хоолоо идчихэж болохгүй юу? Чи ганцаараа өсөж байгаа юм уу? Гүн төр чинь. Би муудаад байна аваа. Эмч намайг хамаагүй өсч болохгүй гэсэн. За сайн байна. Тойр ирлээ. Дэлгөө эмч. Хүй, бэлгүнэ. За, орцгоо хөлтөд за автаа тавь. За, хоолндоо. Энэ тавхтай идэв сэтэд. Инээсэд. Дэлгөө эмч. Гэхдээ танаа энэ хүү чинь таны дөрөөгөө бүр ухаантай төрхтэй юм шүү. Тийм байна уу? Тэр харагч юм бүр. Яг бүр адилхан. Там босоод яг аавыгаа дуурайвал балах юм байна да тий. Манаас одоо зүгээр л хэлсэн шүү. Янз янзын бодож хэлээгүй зүгээр л хэлсэн юм байна. Тий. Манай энэ охин ч бүр хамаагүй яриатай шүү. Бити тоогоороо. Уу харин ч санаатай хэлж байгаа юм шүү. Хой, манайха. Гэхдээ харихтаа шалвар ямтай болцсон байх шүү. Тийм шүү дээ. Гараа гаргаж одоо дүлгэн эмчиг ирнэ гэж хэлсэн шүү дээ. Идэрэ. Хой хүргээ. Энэ чамд хэлэх юм байна уу? Энэ хоол хачин сайхан. Янз. Nostoo явтаа энэ хоёр гэнэр. Наа чи ингэж хах байд ээ. Ханя. На хавиргаа нааш өгч. Дүү. Өчгөлтөө. Би махнаас нь салгаад өгье л доо. Хавирч яг зодгааж яг хавир амтанд оёд өгөх. Миний хөшөө.
Шүд чинь муу штэ. Зүгээр. Хүчилтэн. Зүгээр. Гэж өгчээ. Үгэл. Та хоёр тэр тартан дээр очиж авиргаа тулгаж ид. Гүлдийчээд нэг байж байгаа. Та мянгаг юу гэдэг вэ? Гүлдэж гэдэг чинь юу гэсэн үг юм? Гөлөргээд байгаа мó юу гэдэг юм? Гөлчгөр гэдэг юм. Төлөө аав ерөөсөө намайг муулаагүй. Гөлгөр гэдэг чинь гөлөөс үнийг өгдөгтэй. Гүлдгэр гэдэг чинь бол ихэмсэг юм хүн гэдэг байхгүй. Намайг тийм ихэмсэг ардан байл гэж тийм ээ аваа. Миний охин хоол идэж яач вэ? Өнөөдөр ерөөсөө юм төгсөл төрөхгүй байна. Яач вэ? Харин тэ. Олон юм яриад ахаар чинь хоол идэх зуршил ерөөсө хүрдгүү бас талтай шүү. Халбагаа аваад өгөөч. Чи бэж. Би юу? Халбагаа аваад өг. За. Яа намайг юу гэдэг юм бэ? Чи л өөрөө хоол идэх дуруудлахгүй юм гээд. Чам шиг юм яаж эмчийн диплом авсан байна? Хичмээр юм аа. Юу нэ? Хин хиндэ хэлэх үгээ хэлээд байна чи. Чи ер нь намаас орны их сургуульд өссөн хүн мөн үү? Юу нэ чи? Чааст. Ой. Та хоёр тэнд юу хийгээд байна? Яна тавхан зүгээр өдөг байна. Зүгээр. Халбаа болов уу? Халбаа мас биш. Эхнэрийн чи хувьд ер нь зүгээр. Эмчээ тэгээд надад асуудал байгаа юм уу? Үгүй. Би асуудал юм уу? Тавилдаач. Чи өөрөө тавьж. Тавилдаа. Тавилтаа. Яах гээд байгаа юм чи? Чадна. Зүг дооч би яг зин сарсад өмсөд байгаа мэдчихэж байгаа үстэй. Цусан чаддаг учраас өөрөө эмгтээчүүдийн юм шийдэг. Тэр миний тэр нурууны өвчин хүртэл зүгээр болчих. Бүр хүүхдтэй хүмүүсээс илүү сайхан амьдэрч. Хоёулаа тэгвэл адилхан юм тий. Тэгэлгүй яах. Аваа. Бидний